Миний архитектурын тодорхойлолт жил ирэх тусам өөрчлөгдсөн. Гэхдээ би архитектурыг амьдралын нэг хэлбэр гэж үздэг. Архитекторууд бид амьдралыг чиглүүлэгч биш, харин амьдрах боломжтой болгодог хүмүүс. Бид хүмүүсийг хэрхэн амьдрахыг заах ёсгүй. Харин хот төлөвлөлт, нийтийн орчин, шинэ хотын мастер төлөвлөгөө зэргээр амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Хүмүүсийг хотын орчинд хэрхэн явахыг зааж болдоггүй шүү дээ. Хот төлөвлөгч эндээс тэр хүртэл энэ замаар явна гэд гоё явган хүний зам хийлээ гэж бодоход хүмүүс тэр замыг ашиглаж байгаад жилийн дараагаас өөрсдөө зам гаргаад шорон дундуур өвсөн дээгүүр явж эхэлдэг. Хот төлөвлөгч бол энийг зүгээр орхичих байх. Гэхдээ мэдрэмжтэй архитектор бол энийг ойлгож тэр замыг нь хатуу уучлалтай болгож засна. Энэ бол хүмүүсийн амьдралыг дэмжиж байгаа хэрэг юм. Тиймээс миний хувьд архитектор гэдэг орон зай бүтээхийг хэлнэ. Зөвхөн барилгатай холбоотой ойлголт биш. Би барилгын архитектор гаргах дуртай. Гэхдээ архитектурын утга учир гэдэг илүү өргөн хүрээтэй ойлголт. Архитектор гэдэг бол гэрэл гэсэн үг. Та гэрийнхээ загварыг гаргаж болно. Би офисын загвар гаргаж болно. Гэхдээ тэнд ажилчид хүмүүс очихыг хүсэхгүй байвал тэр амьд харилцаатай тухтай ажиллаж амарч баярлах орчин биш болно. Сургуулийн байрны төлөвлөлт гаргалаа гэхэд тэнд гэртээ байгаа юм шиг тухтай мэдрэмж төрүүлэх хэсэг байх ёстой. Та гадаадаас Улаанбаатарт ирээд хамгийн түрүүнд хаашаа очихыг хүсдэг вэ? Ямар хоол идэхийг хүсдэг вэ? Энэ асуулт их зүйл хэлж өгнө. Архитекторын энэ мэдрэмжийг ойлгох нь маш чухал. Миний хувьд архитектор нь хорогдох орон зай бий болгох. Жишээ нь энэ оффист та ууралсан, гомдсон, том төсөл алтхад хүрээд сэтгэлээр унсан үедээ очиж суух, бодох, бүр уйлах боломжтой өөрийн орон зай буланг бий болгож болно. Архитектор гэдэг зөвхөн барилгыг хэлэхгүй. Бас сэтгэл зүйн орон зай юм. Архитекторын хувьд амьдрах орчныг дэмжигч байх ёстой. Бид нийтийн орон зайг, амьдрах орчныг бүтээж байна. Хэрэв үүнийг хийж чадах юм бол бид жинхэнэ архитектор биш гэсэн үг. Эцэст нь би нэг асуултыг үлдээе. Та 7 дахь үедээ зориулж бүтээж байгаа юу? Өөрөөр хэлбэл бизнес эрхэлж байлаа гэж бодоход бизнесээ 7 дахь үедээ хүрэхийг зорж байгаа юу? Үндсийн бүтэц уламжлалыг яаж дараагийн үедээ дамжуулан өгөх вэ? Миний хувьд архитектор гэдэг үүнтэй адил. Би барилга газар төлөвлөж төсөл дээр ажиллахдаа энэ дараагийн 7 дахь үеийн нүрийг үзэх үү гэж боддог. Харамсалтай нь Сингапурт энэ хэцүү. Учир нь газар маш хомс байдаг. 50 жил тутамд барилгуудыг нурааж дахин барих шаардлага гардаг. Гэхдээ хэрэв энийг хийж чадвал дэлхийн жишгээс харахад 7 дахь үеийн нүрийг үзсэн төслүүд мөнхийн гэсэн тодтолтой болсон байдаг. Миний хувьд энийг л 7 үе гэж ойлгодог. Бүх зүйлийн утга учирыг ойлгож түүний дагуу бүтээж байгаа ч гэсэн гадаа байгаа барилгуудын ихэнх нь 3 үеэс илүү удаан оршино гэж би бол бодохгүй. Гэхдээ энэ үл хөдлөх хөрөнгийн бодлоготой холбоотой л доо. Би илүүтэй философи талаас нь ярьсан байх гэж найдаж байна. Гэхдээ миний хийдэг ажлын хувьд энэ бол үнэн. Архитекторын хувьд хүмүүсийн сайн сайхан байдал гэдэг хамгийн чухал.